Гуатаруулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг дахин айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчид радион 3 дугаар студиэс өрчитлээ мишээ их суратагаар үдээ ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд төрдөг. Яг одоо Улаанбаатарт 11 цаг 11 минут болсон. Өнөөдөр 2024 оны 6 дугаар сарын 7-ны баасан гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Мөөгийн гэрлээ за найруулагчаар ган болдын ангараг нар арилж байгаа. Өглөөний зүргээ сайхан амарсан уу? За өглөөний мэнд сайхан амарлаа. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтраалагчаар хэд төлрөөл таагүй үнээр тоцорлоо Риклор хүс дарагч за мөн Care in English сурагчдын зуны амралтанд зориулсан мэргэжлийн Филиппин багштай англи хэлний эрчимжүүлсэн сургалт хамтран ажиллаж байна. Баярлалаа. За ингээд үдээ ачир нэвтрүүлэг даваа лавг баасан гарагуудад сонсогчдоос ирсэн хөгжилтэй түүхийг гэрлэвтер танд уншиж хүргэдэг. Та хөгжилтэй түүхээ уншуулъя гэвэл за манай үдээ ачир гэдэг групп байгаа. Энэ групп руу пост болгоод бичиж болно. За эсвэл юуны манай радиогийн Facebook-ийн пэйж рүү чат хэсгээр нь ороод тэгээд мессежээр бичээд явуулчихвал бид манай редактор энд гоё редакторлаад бид хоёр уншнаа. За чи хэлж ирсэн үү? За. За ариун заяа анзо болд заяа гэдэг бүсгүй. За. Эмэгтэй хүн биеэ туслах хэрэгтэй гинэ. 2020 онд дэлгүүр хэсэж байгаад амар том биеийн тус авлаа. Нөгөөхөө харж бичгийг нь уншаад л байх шиг байсан. Хоёр охинтойгоо дүрхнэ гэд хамгийн томыг нь сонгож авчаад л хараад усан дороо дүрхсэн чинь их сонин тос юм аа. Олигтой шингэж өгдөгвэ. Тэгэл сайхан үрж илж таалж байгаа л шингэтэл нь илнэ. Төрхсний дараа ч бас айхтар таатай санагддагвэ. Тэгэл дүүрсэн юм аа одоо дараа л гоёыг нь авъя гэд нөгөөхөө алдаг оног дүрхнэ. За манай хоёр охин бол дүрхэх үнэн дуртай. Би маяглаад байгаад ачигын тал цагнаад л эмэгтэй хүүхэд биеэ сайн тослоод арчлах хэрэгтэй гэд шингэтэл нь үрж өгнө. Нөгөөх маань том дээрээс нэх гоё биш болохоор дуусч өгдөгвэ. Сая 2023 онд манай ихч манай тусанд орох болоод л биеийн тос байна уу гээл тэгсэн. Оо манай охин нөгөө тосоо ихчээд өгөөл. Анаа сайн үрээрээ жоохон шингэдэггүй маа гээл. Тэгсэн ихч юу ирээд байгаа эн чинь биеийн савн гэж штэ. Манай хүүхдийн нүд нь амар том болоод тос штэ гээл. Би бас гайхаад юу ирээд байгаа тос штэ гэд бид гур бүр гайхаад очисон чинь нэрээ томоос том body wash гэсэн бичиг байж үлээ. Би бүр 3 жил бичгийг нь уншиж байгаагүй дээ бүр гайхаад манай хүүхдүүд ихчид ээж энийг бид хоёрыг загнаал зөндөөд өргөдөг байсан гэл татаж өгөхгээд өгч үлээ. Тэрнээс хойш охидтоо тос дүргэж өгөх гэхээр яг наадах чинь тос юм уу да сайн унш гэдэг болсон гинэ. Энэ одоо дахиад оруулсан байх та. Наадах ч унссан. Хизээ. Читээр уншаагүй зандаа хитээр уншижсэн. Тийм бэл. За яг тэгээ сонсоогүй хүмүүс нь дахиад сонсож байна тийм. Ганс өх Аги гэдэг залуу. Сайн байна уу? Урд нь нэг пост чиж байсан. Чөтгөрийг айлгадаг. Манай найз бит хоёр 90-ад онд эд залуу галзуу барын аманд толгоогоо чихээс буцахгүй үедээ 8 өсрөгдөг байлаа. Аймаг сум дамжин моцикл зарна, шууд гардаг ямар юмны аппараттай гинүү? Энэ яадаг аппарат гэж нөгөө шууд ингээд нөгөө зураг нь ингээд гараад ирдэг нэг юм аппарат байдаг шүү дээ тий Polaroid тий. За нэг зураг дарахад нэг тарганы арьс алж байгаа юм чинь пүү таньдаг айлдаа буучгсан зурга баахан авчгаал өнөөх айл руугаа явж байсан чи бид хоёрыг нэг нохоо амдаж байгаа л илдэн. Одоо ингээд нөгөө тэр айл руугаа явахаар манай найз нохоо сарлаг харахаар сүнс нь биеэс нь гараад булан төрөө бултчихно. Зүгээр хашааны гадаа зогсож байгаа сарлаг хараад найз зомби шиг болчихно. Нүд нь гөлийгөөд гүн хар хөх болж ирээд л өсрөх гэж байгаа муу шиг бие ураагаал сарлаг хүртэл андаас нүд салгахгүй дагуулаастай. Их хачаа урд насандаа чон туула байсан юм уу гэхээр нэг орой нөгөө айл руугаа буцаж явах замдаа 1 м гарантаа цулгуу хаймар болоод нөгөө нэг илдээд байдаг нохоог нам авахар тохирлоо. Би мотоогоо жолоод найз нохоог сарсан оншоор дээр нь буулгана. Тэр гудмын жаахан илстэй. Би хаалаад давхлаа. Нохоо чуугаад ороод ирлээ. Ан тарин моциклийнхоо дөрүүн дээр босоо зогсож явсан өнөөх хаймара сэлмээ ихчжээ. Толгой дээр эргүүл голын дуугаараа муухай хорлон барыг миний сүнс бинээс гараа явчмаар. Зүгээр л Жапон цаашаа гинэ. Йоо манер эргүүлж байгаад буулгатал миний хөлийг дөрөөтөө нь хавсраад хусдаг байж. Нүд харангуулаад дотор муугараад мурилцаад замын хажуу руу онхолтлоо хөрхий. Бид хоёрыг нэгнийгээ балбахыг харсан нөгөө нохоо ч гайхаж хоцроод гэрлүүгээ шогшоод явчих. За ер нь ямар л ирхэн нохоо уцсангууд эргүүлж байсан охиноо хаяад хажууд байсан чиргүүл дээр өсөрч гараа зогсож явах вэ. Бусад зодон зохиондоо бол майр зөрөгтэй л доо гинэ. Нохоо амар. Тохооноос л ер нь айн шүү. Би ч гэсэн амар айдаг. За хээ сүрэн гэдэг бүсгүй. Сайн байцгаана уу? 2000 оны ихэнх үед утас энтер байхгүй сайхан цаг байсан. Сургуульд ороод ангаараа ямар тач уншиж бичдэг болоод ах ич нараа дуурайгаа дурсгалын дэвтэрнээ гэдэл ангидаа явуулж эхэллээ дээ.
Тэгээд эхний нүүрэнд өөрийгөө танилцуулаад блиц анкет бичээд л өөртөө гоё гэсэн зураг наагаад л тэгсэн гэртээ дэвтрээ тавьсан байхад ах маань миний анкет гэснийг уншиж одоо хувтал намайг шоолдог нэг юм байдгийн. Хэлэх дуртай үг. Зүгээр байхад зүгээр хатгаад байвал зөрүүлээд тэвнэр зоон. 2 дугаар анги гэж бичсэн байдаг гинэ. Йоо. За дараагийнхан дахиад шинийх байлээ. За ноозуу цогт амгалан тий ноозуу цогт амгалан гэдэг залуу юм байна. За төрсөн дүүтэйгээ нэг насны зөрүүтэй бага нас тэрсгэн хүүхдүүдийн хувьд л үнэхээр адал явдалтай өнгөрсөн юм шиг байна. Дүү нартайгаа хашааны хөндлөн дайн дээгүүр гიშгэж дамжиж их тоглоно. Ядчийтл хашааны дээд үзүүрийг гурвалжлаа тайрчихсан байсныг шилхүү дамжиж яваад жигтэйхэн ар нуруугаараа иргэдэг баатар болсон төрсгээрээ өлгөгдөд нөгөөх нь урагдаад хашааны дагуу ургасан багц салгаараа үсээгүүч нүдэ айнаад л унтс. Битүү халгаа түлгцэн нөхөр ямар ойлог байх вэ? Орилоод л гараад гүйсэн. Одоо дүүнэр ярихдаа алаг тоорой шиг юм орилоод л гараад гүйсэн ёстой аймар гэж үг. За ингээд эхний асуудал дуусаад дүүтэйгээ хөтөлцөөд чичирсэн юм ээж дээр очлоо. Хилээд байхад гээд ээждээ нэмж гүвлээд наадха бандгаар нь шээсээр сайн арч гэсэн үүргийг дүүд өгөөд бид хоёр ч үүргээ биелүүлэхээр явлаа. Тэгсэн дүү уранхаа төрсөйгийг барьчихсан шээгэрэй гэж байв шүү. За гэдэл шээлээ. За одоо болно гэж байв шүү. Тэгэхээр нь таслаад шээ гэхээр нь шээгээд болно гэхээр нь болоод энэ үйл явдал хэдэд давтагдлаа. Одоо бодоод тоход халгаан түлгэж байсан давсаг крант шиг л сайн ажилласан юм шиг байгаамаа. 5-6-тай байсан гинэ. Мөнх баасан мөнх шагаа ингэж төхөөрхөн хөдөө уулан дээр гарч ирээд сонсоод ээж нэ гоё юм гинэ. Юу хөөрхий дээ. Тий нөгөө сүлжээ тэгж барьдаг баг те. Тийм байх те. За манай хүүхэлдээ эгчийн алганы амт гинэ. Бид ер нь жаахан байхад ах эгчийн үг хуйлал байсан дөө. Үг сүрүүл алуулна, үгэнд орохгүй бол хусуулна. За намайг 4 билүү 5 дугаар ангид байхад өвөөгийн хашаанд тоглож байсан чинь игч гарч ирээд орж хог шүрд гэхлээр нь чадахгүй хашааны алга онгоолгоо зүгтах санаатаа хаалгач жилээд гүйж байтал игч араас шар паалантаа дээр үеийн кошонг шидэд нөгөөх нь яг дагцсан доноод гараа явуулж үзэхэд цус урсаж байна. Толгоо хаг айсандаа дууж гарахгүй зогсож байтал игч уйлаад уучлаарай аав ээжэд битгий илэрэй л гэж байна. Дээч заа гэл хэлсэнгүү хүүн шатааж цогоор нь төлж цусыг тогтоож үс задлаад хинч анзаарахгүй болгоод игч хогоо шүрдөө хүүхдээсэн болохоор эмлэгч явахгүй тэгсгээд эдгээсэн шүү дээ. Зэрлэгтэй. Яа ямар шүү. За би дараа зун дахиад өвөөгийн игч хоол игээд мах чанаа тоогоноос гаргаж байхдаа аяг угаахтах гэтэн би чадахгүй гэ гэрээс гараад гүүх ашин араас мах гаргаж байсан том сэрээгээ шидэд нөгөөх нь яг ирээн булчин зоогдоод яана энэ удаад яа игээд урагш сунаад унс. Игч дахиад л уучлаарай гэж уйлж унжаад аав ээжэд хэлэхгүй гэсэн амдгаа тангараг аваад хөл маарлаар ороож орон твтүүлж хүнжлэр очиж унтуулаад аягаа угаагаад аав ээжийг ирээд асуухт нь толгоо нүдүүд гээд унтсан гэсэн байсан гинэ. Ямар амар зэрлэг юм бэ ч тоо. Сэрээ тэгж хүний булчинд амар зоогддгийг бах та. Холоос хүчтэй шитгэр тэгдэл юм байлгүй дээ. Мах гаргаж байгаас чи шор гэ боддоо. Том штэ мах гаргаж байгаа шорон сэрээ шүү. Вэдэн алга ангид ороод багада өөрөөсөө болж алуулдагч яаж чаддгүй байснаа санаа хоёр дүүгээ сургадаг баатар болоод зогсон чинь намайг орлоо аваа шийдсэн шүү дээ. Йоо амар гинэ. Тэрнээс хойш за маялаад байгаараа хогчин шүү гэхээс өөр юм хэлхээ байсан. Айгаад идэг байсан чи гинэ. Лай өөрөө ихчгээ болох гэж үтсэн байх те уул. Тэгтээ тэгээд дийлэхгүй бол нөхдүүдээ тэгэл зэвсэг хэрэглээл зодохлоо л та. За сүхн ям сум очир гэдэг залуу. Сайн байцгаана уу? Үнэхээр бичигдсэн явдал уншигдахаар урам орд юм байна. Аав минь хамаатна хайсан нь. За тэртээ социализмын үед бидний аав ээжийн ажил ямар ч зүйл цаг минутаар хэмжигддэг байлаа. Аав маа нэг ор ажилласаа ирээд ээжид би сая ихтлгүүр тавьж байтал нэг хүүхдэд дагуулсан хүүхэн сайн уу танаахан сайн ажил хөдөлмөр өндөр үү гэдэл жаал ярьж байгаад явлаа. Танаа билүү манаа билүү хэн билээ нэр нь орж ирдгвэ. Ямар ч гэсэн хамаатан бол хамаатан л юмдаг гэж дахин нэрийг нь олох гэж бодож ярьсаар хонлоо. Маргааш оройн ажилласаа инээд алцаар орж ирээд өчигдрийн нөгөө хүүхэн чинь өглөө уулга автобусан таардаг хүүхэн байсан байх шүү дээ. Гэж хэлдэг. Унаа нэг цагт өглөө бүр таардаг хүмүүс өөр гацх таарахаараа танилуд бүр хамаатнууд болд юм байна л да. Йоо. Өчигдөр нөгөө хөл зарагч дээр авчирч гисэн залуу шүү дээ. За.
Над руу ингээд намайг бас гэмтэл дэвтэж байхад нөгөө хаалганы дараа ингээд хурдан уугаад ингээд эдгэрчдэг одоо эдгэрэлт хурцсагдаг тийм бас бүтээгдэхүүн өгчээсэн байхгүй юу? Гэхдээ тэрнээс бүр өмнө нь штэ. Нөгөө үзэсгэлэн тэмлэгийн шинэ жил дээр ингээд бүр нэг ширээнд суугаад тэгээ бид нар ингээд танилцчихсэн юм байлээ л дээ. Гэхдээ байлээ л дээ гэж тэгсэн байхгүй юу? Тэгсэн чинь би заа өчтөр би танаа дээр очиод ингээд цайны чин цагийн үеэр очиод ингээд бүтээгдэхүүний дээжээс мэжээс өгөөгээд чатар очоо би заа гэд. Тэгэл тэр залуу би ингээ орж за амар харсан л за яасан бэлээ мэлээ яа бодоолсон. Тэгээд ярьж дуусныхан дараа нөгөө нэг хойлоо чи яасан бэлээ гэ бүр тисгүй асууж байгаа байхгүй гэсэн чинь. Хойлоо чи хамт олсон шүү дээ. За тэрхээ би бол шууд тэгнэ. Хойлоо хамт олсон. Энэ стоп бүтэхгүй нэр би нэр амар мартамхай болсон байлээ өстө нэр. Гоё шүү зүгээр ингээд хамт хонсоо гэд нэг залуу хүрээд ирвэл тэгэл гүрээч. Тэгээд зүгээр ингээд жоох уйлаад чи яагаад намайг санахгүй байгаа бэ гэрлээ гэж уйлаад байна. Тэгвэл сүлдээ итгэж магадгүй шүү тэгээд. За эсвэл би чиний нөхөрч л байна гэд гараад ирчих болно. За нэр нуцлаад өгөөрэй л гэнэ. Би яг цэцэрлэгт байсан юм а. Яагаад шин тэр үедээ амар муухай харамч ааштай зөрүүдсэн л да. Тэрнээс олж дух гэсэн очтой олж байсан юм уу? Яагаад тийм очтой болсон талаараа ярьж өгье гинэ. За. Нэг удаа бүтээл ихээр болсон. Хажуу цуусан охинд хайч авахгүй болохоор надаас асууж би чинь харамч байсан юм болохоор үгүй л гэлээ. Тэр охин ядаж байхад надаасаа дутахгүй шаартай амта. Надаас хид асуулаа. Би үгүй л гээл. Тэгэл аргаа ороод бусдаасаа гуйсан. За одоо амар гоё хэсгэн заа юу гинэ. За нөгөө охин чинь шарн хөдөлсөн юм уу? Хаашаа намайг унтаж байхад миний хайчийг барьж хүрч ирээд чолкны нэг талыг шууд густын. Ёо, тэгэл босоод харсан 2000 оны эмо ус засалтаа харагдаад өөр аргагүй бол чолко бүхлээр нь тэр өдөртөө хайчилсан. Орой ээж аав хараад пар идэл инээгээд нэг кар чолоол нэг кар сигнал алсан. Тэгэл нэг том тухтай үн цэцэрлэхээ төгслөө том тухтай ясан да. Хамгийн сүлдээ тэгэхэд харамч бас шартаа байж болохгүй шүү. Гай болж том тухтай оловдоо гинэ. Тэр чолкороо том тухай нуудаг байсан юм байна. Уусаа чолктой хүмүүс чинь тухай нуудаг. Ер нь л бол тэгдэг. За. Нарны гэрэл гэдэг бүсгүй. За. Гэгэн тунгалаг өглөөний мэндэ. Би ер нь плаж юбг алигийн ч өмсдөг юм а. Өнөөдөр баярын өдөр хоёр хүүхдэд дагуулж гарангаа плаж өмсгөр шийдвэ. Хүүхдүүдтэйгээ яриад лээжийн өнөөдөр доогууraa салхи оруулах нэ энтер гэдэл. Манай хүн хөдөө ажилт юм л да. Ажилдаа гарахын өмнө бид гуравтаа яриад. Тэгээд манай хоёр ээжийнхээ хэлснийг аавтаа хэлсэн чинь алив ээждээ уцаа өгөх гэдэл амар зандрангу. Би яасаа хайраа гэж чи. Ороо хайж байгаа юм. Хүүхдүүдэд юу яриад байгаа юм гээд амар уурлаад гайхлаа штэ. Үгийн буруу сонголтоо гэж гинэ. Ээж өнөөдөр доогууraa салхиор боллоо. Аав ээж доогууraa салхиор болох ч байгаа. За түшгээ алтан гэдээс сонсогч ястаа сонио үйлчилгээ байна гинэ. За өнгөрсөн жил хичээл амрах гээд аялал зугаалга гээд бас царайцсаа бодоод арчлах гээд гэртээсээ ээжийн нууц бүтээгдэхүүн цагаан савтай хар шүдний оо шиг зүйлээр шүдээ цайруулж ухаантай ээжийн юмнаас нууцаар өглөө орой шүдээ угаалаа. Фэйсбүүкээс иймэрхүү хар шүдний оо шүд сайн цайруулдаг гэд яваад байдаг. Тэр нь юм байх гээд угаанаа бич. Угаахаар жаахан наалдаал харин арилгах гэж хит ус амандаа инэ. Жаахан гаа биш нэг юм өөр орцтой юм шиг. Сонин хурц амт амтагдаал угаах болгонд дасаж өгөхгүй эвгүй хаяа бөөлж мөөрч юм шиг. Тэгтээ шүд цагаараад байхаар нь нууцаа хэрэглсээр л. За нэг ингэсээр 3-7 хонлоо. Нэг орой зугаалганаас ирээд ээжтэй цуг 0-д нүрээ арчлах санаатай байж байтал бурхан минь нөгөө шүдийг минь дорн цагаан болгоод байсан хар оог маань ээж нүрэндээ дүрхчлээ. Тэгснэ энүүгээр нүрнийхээ арсыг хуулдаг хар мас гэдэг юм. Шууд амт нөгөө бөөлжмөр амт амтагдаад гиз өвтөөд чааш. Яста хулгай ээж хэрэгэлсэн биш хар маскаар шүднийхээ шарыг яста сайхан уулсан байд юм да би чинь. Дахиж нууц юм хэрэглээгүй. Охин хүүхэд болохоор тэрүү хүнд туссан. Одоо л өөрөө л гарч бүтээгдэхүүн судалж авдаг болсон гинэ. За. Улаанбаатар хотод 11 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Care in English сурагчдын зуны амралтанд зориулсан мэргэжлийн Филиппин багштай англи хэлний эрчимжүүлсэн сургалт хамтран ажиллаж байгаа. За 7-оос 12, 13-аас 17 гэсэн ийм хоёр насныхны анги үүсгэж байгаа юм байна.
7-аас 12 насных нэг ангид суун, 13-аас 17 насных нэг ангид суух юм байна. За нэг ангид юу яах юм бэ нэг. За нэг ангийн хүүхдийн тоо чи 8-аас 12 гэж байна. Аха. Тий 8-аас 12. За тэгээд 6 сарын 12-нд гэдэг чи одоо удахгүй юм байна. 5 хоногийн дараа 6 сарын 12-нд 7-аас 12 насны анги эхэлнэ. 6 сарын 19-нд 13-аас 17 насны ангиуд нь эхлэх юм байна. За тэгээ англи хэлний суурийг бас анханаас нь зөв цэгцтэй тавих гад байна тийм үү. За дээрэс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр арга зүйгээр хичээл нь орох юм байна. За тэгээ гэртээгээ ойр байдлаараа сонгон суралцах боломжтой 3 салбар төвтэй байгаа. За тэгээ цаашид ер нь нэг юм хэл сурах арга барилыг эзэмшүүлэх гэхээр айгүй амар болчихж байгаа байхгүй тий. Ер нь бол дараагийн хэлийг сурах ч гэсэн нэг юм арга барилаа очих юм бол хүүхд явчихна штэ тий. За хичээлэг цагийн сонголт нь бас олон байгаа. 9 цагаас байж болж гин 11-ээс 14-өөс 16-аас гэд өөрийнхөө ингээ боломжит цагийг сонгох нь байна тийм үү. За богино хугацаанд нэг төвшин ахиулах боломжийг танд олгож байгаа. Тэгээд ер нь бол манайхаа зуны амралтаа одоо айгүй зөв зохистой ашигладаг болсон байлээ. Яа тэгдэг болсон байх ч юм. Янзээ. За илүү дэлгэрэнгүй мэдээллийн 70 12 55 50 гэдэг дугаараас аваарай. 70 12 55 50 ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Karen English сурагчдын зуны амралтанд зориулсан мэргэжлийн Филиппин багштай англи хэлний эрчимжүүлсэн сургалт хамтран ажиллаж байна. Баярлалаа. За. Мөгийн мөнх гэдэг бүсгүй. За. Намайг хаяа хүмүүс шулмал гэж байдیں۔ Тэртээ тэргүй ааштай шулмаа мэднэ. 1980-аад оны үед юм да. Наадан болж өвөө цэнгэлтгэд бүх үцгээр явхад нь эгч бид хоёр дагалдах болов. Эгч бид хоёр 3 насны зөрүүтэй бас зөрүүдээ барьж дийлдэггүй охид. Би эгчийн нэг палаажаар эгч миний нэг түүплээр гангараад өвөөгөө дагаад явлаа. Цэнгэлтгэд очиод эхний хэдэн минут эгч дүүс шиг байсан хоёр маргалдаж сүүлдээ энхийн цаг дуусч дайны байдал чилчлээ. Хоёр талын дипломат харилцаа дуусгаар болж хилээ хаахаас өмнө өмчөө таслан авцгаав. Чи миний палаачийг тайл. Тэгвэл чи миний түүплийг тайл гэл. Хоёулаа шартай юм болохоор би палаажа тайлаад эгч рүү шийтгэхэд эгч түүплээ тайлаад над руу чиглүүлээд өшөглөв. Өвөө бөхөө үзээд бид хоёрыг анзаарах ухаагүй. Гуталтайч дан сарфантайгаа үлдсэн би илүү гутлаа барьсаар хүүхдийн 100 хүртэл гэрлүүгээ алхачихсан. Хоёр түүплээ гартаа өглаад улыг нь хооронд нь ташсаар ичиж байгаа ч юмгүй ирж байгаа намайг имээ цонхоор харсан байгаа юм. Бас олоогүй аманда дөөмо хайлц орж ирсэн гэсэн. Ямар амар шартаа мэн дээрээ. Яа нөгөө хоёр яасан чи яагаад ганцаараа ирв энтриг аллаа. Удалгүй өвөө гутлгүй их чиг үрсэрэгтэй орж ирв. Байдлыг мэдсэн имээ маань ааш нь адсгалсан зүрүүд хоёр шулам гал загнаж гарав. Өвөө маань бид хоёрыг өмөргсөн натаа чиний л үрсад ч үдэ гэж буруу үг хэлээд имээг аашигаас. Параг имээг чамаас чи хийгээд чиний л үрсад ч үдэ. Имээг аашиг асааж гал дээр тос нэмснээр гуруула бангадуулж байж лээ. Ингэж л шулам цолоо анх имээгээс авсан үн чинь бусдын үгэн цочрохоо болсон байдаг байгаа шүү. Хүүхд насны хөвгтөө явдлууд их байна дөө. Зарим үед амьд үсэн явдалч байдаг л юм. Их л зоригтой охид байсан шиг байгаа маа. Манай нэг найз бас найз залуудаа төрсөн өдрөөр нэг Wrangler-ийн джинс одоо дээр үжтэй одоо 2000-ад оны ихэрл гэсэн үг шүү дээ. Тэгээ нэг Vivi-г хамт явж байсан болохоор айгуу сайн санд юм а. Тэр үеийн 27 мянган төгрөгийн тэлээ гэдэг бол амар үнэтэй тэлээ байхгүй юу? Тэлгүй яа тий. Тэгээ бэлгэсэн гэсэн чи дараа ярилцсан чи миний авч өгсөн юмыг тайл гэдэг басан. За хэрлэн гэдэг залуу нэмэх 18 байх уу гинэ. За Би гэж хүн 2012 онд анх оюутан болов. Улаанбаатарыг сайн мэдэхгүй. Нутгийн найзуудтайгаа холбоо барилгүй хэсэг удлаа. Тэгтэл манай нэг найз холбоо ороод ойр завтаа юу гэж асууж байна. Манай сургууль 2 дахь өдөр бие даалтаа тэр өдөр завтаа л гэлээ. Тэгэл тэр орой хамт гарч шоуд игээл намайг шүрвтлээ. Би ч зөвшөөрөөд бэлдэж эхэллээ. Шин шахуу хувцснуудаа өмсөөл ахын 40 гаруй грамтай мөнгөн гинжийг шуугаал гарлаа. Тэгээд найзтайгаа уулзаад тэр үеийн хорооллын топ бар буюу enjoy гэдэг бааранд орлоо. Тэгээл уугаад бүжиглээл халаал охтууд гой харагдаал хажуу ширээндээс хоёр охинтой тэр үеийн топ яриа болох гараад хайчих гэдэг яриа ярьсан. Хил амаа ололцоод хамт гарцгаалаа. Хажууханд нь байх төмөн караокед ороод цаг дуулаад дөрвийн дагуу уртханд нь байдаг бүжин гэдэг буудалд ороод яваргаа яг дараалал явж шүү. Ганц юм ууцгаалаа. Тэгэл ундаг болоход манай найз 0 ороод надад нэг кондом өглөө. Хэргэлж мэднэ өстэй гэхээр мэднэ л гэлээ. Найз дуусаад зангидад таяараа би ок гэл тэр явдлыг эхэллээ. Нөгөө ажил дууслаа. Би зангидаад ах шиг байна. Өглөө сэрүүлэг дугуурлаа. 3 дахь өдөр би эхний цаг лекц
дээ. Яарч босоод буудлын оог зажлал гараад гүйлээ. Өрөөгийн урд буудлаас автобусанд суугаад хойно очиод зогслоо. Хажууд сууж байгаа эгчмэд өсгөө намайг уурч нь юу ийснийг мэдээд ч байгаа юм шиг над руу сонин сонин харж инээгээл би ч юм бодсонгүй сургууль дээр эхний цагийн хичээл дээрээ хоцроол орлоо. Би багшаа орж болох уу багш орхоосто та нар хичээл багшаа хүндэлдэггүй бла 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 юу ч үлээ юм яриад би өөртөө итгэлтэй нарахгүй 300 гаруй оюутны өмнөр хичээл дасалдуулсан баатар алхаад л хамгийн ард ангийнхаа найз хажууд очиод суудал манай найз чи юу зүүцсэн бэ л гэж юм. Би ахын гинж гээл анхудаа гинж рүүгээ артал өчигдөр орой арилаа дуусаад харанхууд хэрэглэр дуусан гандомо ахын балер урт гинжтэй орооцолдуулаад зангидаад ирсэн байвал яах вэ? Йоо. Хайшин бэлгэвч хэрэглэсэн бэлгэвч зүгээ яваад байгаа юм уу зөв. Йоо. Nooш гэж бодож яснаа л бас санаж байна. Тэрнээс хойш толгой дүүрэл автобусанд байсан их чинь жигтэй инээдний учиг тайлагдаад юу ч болсыг мэдэхгүй ямар ч байсан миний амьдралдаа үтсэн хамгийн том банталт гээ чинь болсон гинэ. Йоо амар хэрэг вэ? Амар юм бэ. Йоо юу инээд юм бэ чи. Ясаа амар. Энийг амар цаг руу оруулъя. Имэгнэл байна. Йоо бүр тэр баярыг инээж байгаагаар. Dark юмор гэдэг шиг. Йоо өстө. Ямар амар хэрэг вэ? Йоо би өөр өмнөөс сонир болчлоо. Йоо, амар юм. Энийг амар цаг руу оруулъя. Яа. За, сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргье. Нэр нууслаад өгөөрэй. Найзынхаа хөгжилтэй явдлаас бичиж. Миний найз гэр бүлтэй болж анхны хүүн төрлөө. Найз маань эхнэрээ төрөхөд шин шүлөө уулгах гээд хойно авч байрныхаа тагтан дээр уйчихжээ. Тэгээд тонио гаргаж чаддгүй нэрлэгээ тагтан дээр байлгаад байсан чинь хадам аавнд хэлж байна. За миний хүү эхнэр хүү хоёр нэмлэгээс гараад ирлээ. Одоо миний хүү хонио гаргадаа гэж гин. Манай найз хонь гаргаж үзээгүй нэрлэхэд хутаг ирлээ сууж ирсэн аа. Тагт руугаа хонио авах гэж явах зураа хадам аавда. За би хонио байрны өрөөнд гаргая. Гэхдээ хонь бид хоёрын нэг л гарч ирэх баг шүү гэж хэлээд өөрийгөө аварсан гэсэн. Нэрэлтийг багтаа. Дараа нь андгоог нь хэдэн жилийн дараа манай найз өөрөө баахан хүүхдүүдэд инээдэн болгоод ярваад гэснийг хүүхд асууж байна. Ахаа тэгээд хинэн банны өрөөнөөс гарч ирсэн юм бэ гэж асуугаад манай найз би гараад ирчихсэн чамд юм ярээ сууж байгаа биш үү гэд бөө инээдэн болсон гинэ. За багийн мөөгийн хийдэг бүсгөө. Уянгалж чаддгүй хог гинэ. За. Нөхөртөөгөө суугаад удаагүй 2-3 жил л болж байсан баг. Нөхөр болзоонд ураад баарн суваа. Хоёулаа хүүтэн бие уугаал, хоол идээл айгүй армаачиг байсан. Баларсан. Гид зэвгүрхэд яа тэр үед нөхөр намайг олсон азтайгаа гайхаад. Хоёулаа олон хүүхдээ жаргаж амьдрна гэж ярьж алдаж яа шүү. Би тисгэн болол би баагаад ирье гэл. За заавал ингэж хэлээд авах яа. 0 орыг хин нэцтэй тий. 0 орё гэсэн баха. Шууд босоогүй ч гэсэн 0 орчоод эргээд иртэл нөхөр явъя гэд ууртай. Яасан гэтэл амьдрал ярьж байхад уянгалж чаддгүй хог гэл тэр өдрийн болцоо будаа. За тэгээд энэ явдлаас хойш 28 жилийн дараа саяхандаа хүүхдүүд том болоод тусдаа гараад хойлохноо үлдсэн цаг дор гадуур явж байгаад оройхон ирсэн чинь нөхөр амттай ол хийж гисэн нэг бор үнэ 2 стакан бас жигтэйхэн үнэтэй авсан лааны суурин дээрээ лаа асаажчихсан намаагаа үлээгээл сууж шүү. Жич нөхөр минь ер нь их эрх нялуу армаач хүнэлтэй. За тэгээ юу болсныг асуусан чи бид хоёрын танилцсан өдөр гинэ яварлаа. Ой тий. Йоо эний нөхрөн сандаг нас. Тий. Танилцсан өдөр гинэ. Йоо. За би тэр өдөр судрыг ногт сандгүй мөө. Харахгүй 3 хүүхдийн төрсөн өдрийг л арай марчихгүй явдаг хинэггүй хнийг. За тэгэл хоолоо идээл пив уугаал нөхөр яриад за 30 жил болж байна. 3 сайхан хүүхдтэй ацээтэй амжилтаа жаргаж байна хуйлаа гэж. За яг энэ үед нь гизээ өгүргээд би ч баачхад ирээгээд босооч. За 30 жилийн дараа ингэж хийж болж байна. Яхаараа гоё ийм үед дандаа бас нүр. 0 орчгоод ирсэн нөхөр ороод цаа тавьчих. Юу болсныг асуусан уянгалж чаддгүй хог. Амьдрал ярьж байхад дандаа баас ирдэг гэж гомдоос. Тийштэй. За би ч нөгөөхөө харагдаас гуйж гошиж яж пив ууж дуусгасан шүү дээ. Йоо. Нэрээ ямар сонин юм амьдралын чухал үед баас нь хүрэх юм бэ тий. Нэх гоё ингээд маш гоё нэрэгдээ хүрээд байгаа юу гэж яах. Тэгээд айгуугаа ингээд хань ингээд 0 орчод ирээ тэгээд дөрвөлүүлийг хэлж болдгоо юм ийч те. Ямар хэцүү юм бэ? Шууд баачаад ирээ.
Йой. За Улаанбаатар хотод 11 цаг 35 минут болсон нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар. За хэд үлрэл таагуунаар ард хоцорлоо Дриклор хөөс дараагч хамтран ажиллаж байгаа. За хэрвээ та хэд хөлөрдөг бол энэ Дриклорыг хэрэглээрэй. За гарын алга, суг, хөлийн уул, за хөхний доогуур, нүдний зохины эргэн тойронд бүр бэлэг эрхтний орчим хүртэл маш их хөлөрдөг юм байна. Тэгээд яаж хэрэглэх вэ гэдэг дээр манайхан их буруу хэрэглэх гээд байдаг нь ингээд зузаан түрхэх гээд байд юм байна. Тэгээд зузаан түрхэх шаардлага байхгүй. За орой унтахынхаа өмнө түрхэх газараа одоо гарын алга, суг хааны те угааж агаад хацсныхын дараа нэмгээ түрхэх чинь. Тэ. За тэг өглөө босоод тэрийгэ заавал угаана. За эхний 7 хоног өдөр болгон хэрв таны арьс мэдрэг болвол өнжөөд нэг эхний 7 хоног бол болж өгвөл өдөр болгон түрхэх хэрэгтэй юм байна. За дараагийн 7 хоногт 2-3 удаа 2 оноод нэг ч юм 2-3 удаа дүрхээ завсарлана. Тэгээд тэр хүний онцлогоос хамаарат ер нь 3-6 сар эсвэл 6 сараас 1 жилийн хугацаанд энийг дүрхээд байвал хөлс ялгаралт бүрэн зогсдог гэж шүү. Юу яатсан гэж хэлсэн шүү дээ. Нэг залуу ярьж хэлсэн шүү дээ. Эхнэр нь Дриклорыг авч өгсөн гинэ. Тэг би бүр үнэхээр шоконд орсон гэж байгаа байхгүй юу. Тэгээд ерөөсөө одоо ингэж болох юм байлээ. Одоо бид нар ингээд нөгөө нэг ийм нүцгэн хөлөөрөө ингээд сандаал ч юм уу дүүфл ингээд өмсгөр хөлрөөд ингээд гулгаад байдаг байхгүй. Тэгээ одоо тэр нөгөө чаас эмэгтэйчүүд чинь ингээд сандаалнаа ингээд хөлнийх нь уруу сарваацаа явж чинь тэр чинь гулсаад ингээд урагшаага төрж орж ирээд байгаа байхгүй юу хөл нь. Тэгэхээр одоо та шивэргүй байсан ч гэсэн яг энэ зуны энэ тохиолдолд одоо орой унтахынхаа өмнө Дриклорыг хөлөндөө түрхчээ. Гэтэ ингээд нимкэн түрхэн гэж хэлээ. Бүр болохгүй бол хөвөн шингээгээд арцсан ч болно гэж хэлээ заяа. Тэгээд маргааш нь ингээд угаачаад нөгөө сандаал өмсөн шүү дээ. Тэгэл хөлрөхгүй. Гоё ягааз. Тийм байна. Тэгэхээр энэ нь эмэгтэйчүүдэд бүр яг энэ хэсэг нь надад бол бүр амар таалагдсан. За тэгэхээр энэ эмчилгээний шин чанартай шүү. Дахин хэлээ тэр Монгол хүний шуналдаа зангаар зузаан олон дахин давхарлаж төрөхөж болохгүй шүү. Аюултай шүү. Яагаад гэвэл энэ чинь эмчилгээний зориултаа ингээд нимкээ нэг л удаа ингээд гүйлэх гээд болно. Аха. За тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээллийн яг албан ёсныхын эмч төлөөлөгч нараас 181883 гэдэг дугаараас аваарай. 181883 бүх эмийн сангуудаар борлуулагдаж байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар хэд төлрөл таагуунаар ард хоцорлоо Дриклор хөөс дараагч хамтран ажиллаж байна. Баярлалаа. За амар төвшин Баатар гэдэг залуу. За нэг найзынхаа хөгтөө явдлыг та бүхэнтэй хуваалцъя. 2009 оны намар би 3 дугаар курсэд орох ахлах курсын оюутан. Манай 10 жилийн ангийн найз галаа их сургуулаа дундаас нь хаяад нутагтаад таваргаж байгаад дахин өөр мэрэгчлэр суралцахаар 1-р курсын шинэко боллоо. Түрээслэх өрөө олдлоо танаад хит хонё гэд би ч окей гэлээ. Би өргөө кинотеатрын хойнд байрлах 5 давхар байранд хажуу өрөө хөлсөлд суудаг байлаа. Тэр үед хот хооронд одооных шиг засмал замж тавигдаагүй, фургон, паз автобусаар л ихэнх нь зорчдог. Тоош шороо гэж ярилтгүй. Манай найз ч тэр унаагаар л ирсэн. Нөгөө нөхрийг тосч аваад гэртээ авчираад хоолцоо чанах зур манай найз замын тоос шорооноосоо салж шөвшүүрт орохоор болов. Авч ирсэн цүнхнээсээ ванны алчуураа гаргаад л савн шампунь хаана байгаа вэ гэж байна. Тэр үүдэнд байгаа тавиур дээр байгаа гэсэн. Тийм байна гэдэл аваад гарлаа. Манай найз бол тийм ч хөнгөн хуумга төрлийн хүн биш үү гэд. 10 жилдээ сургуультай толгойцох гавл байла. Тоо бодно гэж тооны машин, бичнэ гэж бичгийн машин шахав. За тэр ч яг ярианда буцаад оръё. Гарсны дараа 50-аас юм авахар очтол шампунь байсан байранда байж байна. Тэгэхээр нүсэндээ дүрхээд гарч гэж бодонгоо хоолоо үргэлжлүүлэн хийлээ. Тэгсэн найз нэх бодлого сайхан шүршүүрт орчлоо. Гэхдээ танаа шампунь хөөсөрдөг хөгийн юм байна гэдэл мялж байна. Сони юм да заримдаа сандарсан үед баг шампуныхаа хөөсөр бие угаахт ч болоод байдгийн гэсэн чинь найз маань хөлс дарагч барьцсан мяла зогсож яадаг байгаа. Тэрийг бол сохтуу хүн солиж харсан шампунь гэж харахааргүй. Тагийг нь аваад доороос нь эргүүлэхээр гарч ирдэг уруулын будгархуу хөлс дарагч байсан юм а. Яаж хөөсрөхөвдө угаасаа би хөөсрүүлэх гэж нилээн үдсэн бололтой хонгойтл нь толгоондоо бүр хэв гартал нь үрсэн байгаа юм. Би найзаагаа шоолж илгээ хөшл инээж үлээ. Найз чихэндээ бантаад сүулдэ уцаарлаад үүнийг сонсоод чихэн халууцсан газар бүтэн нэр битсэнгүү гэсэн шүү юм бодсон байгаа гинэ. Үгүй яаж ч тийм би яаж шампунь гэж боддیں۔ Хөлс дарагч зүгээр ингээ нэг шарихтаа эргүүлдэг үстэй тий. Үгүй бас шарихтаа эргүүлдэгч байгаа. Тэгээд тэр доороос нь ингээ эргүүлдэгч нь юм савн шиг цагаан юм гарч ирдэг байхгүй юу? Тэгээд савн гэж бодож болмоор яаж шампунь гэж бодоод идэв. За энэ сүүлийн үед одоо манай үдийн ачрын үзэлт маш багасчаад байна. Одоо байгаа 706 хүнийг ганц шеэр хийгээд ихтэй бүгдээрээ ядаж 1000 өргөчмөр байна. Миний бүр шээс гойчлаа. Уур үрээд байна. За дараагийнх нь
Оюун шиг давг гэдэг бүсгүй. Спрал гинэ. За нэгэн танил ах маань жаахан гөвдөм л да. Нэрийг нь хэлээд яах вэ? Гэхдээ одоо л туулгой шиг урсаад ороод ирсэн чи уухаа байсан л доо. Нэг удаа ах маань гөвчгсөн. Жаахан шаардлагын байдалтай гэртээ зураг тарж хөвтөж байгаад гинт ерөөсө боли. Яаж спрал тавиул? Явж спрал тавиулъя гэж бодоод хувцас өмсөөл гэрээсээ гарт хамгийн ойрхон 3 дугаар эмнэлэг харагдсан гинэ. За. Тэгээ шууд 3 дугаар эмнэлэг рүү ороод үүдний үлээ авахаас нь спрал хаана тавьж байгаа вэ гэж асууж гин. Ресепшн ч 2 давхарт дидэн номер гээл хэлж гин. Ахуу шууд 2 давхарт гарч яваал очихд үүдэнд нь баахан хүүхнүүд л сууж гин шүү. Ахуу цүлийн очир нь хаана вэ гэж асуугаад хамгийн сүүлд нь суугаад ээлжээ үлэнгээ өмнөх хүүхнүүдийн талаар 9 шидийн бодоостай эднэр одоо ингэж их ууд юм бах та сони юм а гэх маягийн бодоо сууж ятал өөрийнх нь ээлж ирээд оргот нэг хүүхэн уушлаараа юмаа марцсан байна гэс авчгаад буцаад гараад гарнаа урдуурч орё гэсэн чинь юу яриад байгаа юм чи дараалал ор би өчнөө одоо хүлээж байна гэл баахан хэрэлдэж гин. Тэгээд л яг хуу дараалынхаа дагуу ороод мэндэлж гинэ. Тэгсэн чинь сувилагчинд бол доо нэг эмэгтэй өөдөөс нь нэг том харснаа та яах гэж байгаа гэсэн чинь ах нь спралтай хүлээл гэж гин. Сувилагч болын эмч хоёр нь тэнд зүгээр илдгээрээ явах шахаад юу нийлгээд асууж гин. Гэтэл архины гэл хэлтэл бүр савж унаад ахаа энд чинь жирэмслэгээс хамгаалах спрал тавьж байгаа штэ гэж хэлдэг. Ахууч нүүрэн час улаан болоод хар хурдаараа л эмнэлгээс гарсан гэсэн гинэ. За яасан ч сочирээ. Харин тий. За Бэхэ Балдэр гэдэг залуу. Би энэ 3 охин нэг их нэртэй хүн л дээ. Энэ гэрт болдог зарим зүйлийг дурдах гэдэл. Гинэт үнэртэх эвгүй үнэр минийх. Хин нэг нь салгалаад асгасан ус минийх. Эхнэр таараагүй шампо минийх. Угаалт урд наалдсан нус минийх. Нүүрэнд нь тавьсны дараа маск минийх. Савнгийн өөдөс,ооны үлдэгдэл минийх. Шүл гаргах гэж хансан хоосон яс, аяганд орсон өөх үлдэгдэлтэйгээ бас минийх. Үе өнгөрөөсөн гацдаг утас минийх, даалгавар хийж чадахгүй үед ухаан нь минийх, октоодын бүтэл минийх, баг охины царай бас минийх. Анхаар ванны өрөөнд чинь нэг царай муутай бор өнгөтэй савн байвал ёстой хурж болохгүй шүү ирчүүдээ. Их л айхтар үнтэй тусгай савн гэсэн шүү гинэ. За. Трамп төмрөө. Өнөөдөр ахын минь төрсөн өдөр гинэ. Би ихээс зулаагаа гიშгэн төрсөн 5 хар хүүгийн нэг 2 ах 2 дүүтэй гарын тавууруны фак буюу дунд туруунд би. За 2 сайхан ахын маань нэг нь бурхны оронд мортож цор ганц ахтаал үлдсэн үндэ. Эмээ өвөө 2 байхдаа манайхыг 7 бор охтон гэдгсэн. 7 бор охтны 5 нь 60-ын кострол дүүрэн боорсхий 7 хоногт мэрчгдэг. Көөмүнч гарлагтаа нөхөд байж. 5 бор хүн сахилахгүй гэж тоймгүй. Аав ээж хоёрын чихнээс хон хуяагүй өдргөр тун ховор. Өөмөний эцдийн толгойлогч нь энэ үлдсэн таварш. Өнөөдөр надад үлдсэн ганц ахын маань төрсөн өдөр. Ажил гэр авгаа өхний маа зараагаар дүүрэн өдөрт багганч болов өөр өнгө нэмэдэ. Бид хоёр багада тун гайгүй гар санаа нийлдэг хэргийн амтрагчд байлаа. Ах маань дуугүй сахилахгүй, би болохоор далчхар сахилахгүй гинэ. За. Чи яг далчхар сахилахгүй байсан баха. Ахын санааг би гүйцээгээд үр дүнг нь амсах тохиолдол бишгүй. Аав ээж хоёрт ах тун томоо тарагдах учраас хэргийн эзэн тодорхой. Шидэглээ амсаж аавын баажны амбарт хідэн цагаар түгжүүлэх, ээжийн төрөөдөө гутал эсбөгөөс ямар нэг зэглэгаан барааны ишнүүрээр 3 болтол ороолголагч би. Том дуулан тарсан эргүүдэд ч ах ард байж л байсан шүү гэдгийг үдийн насны өндөрлгөөс илчлэх нь шудраг ёсонд нийцэх тун зүм алхам. Бов дуулыг шатаасан, депо дээрэмдсэн ямар амир юм бэ? Аавын ажлын моторыг шатаасан. Аха 3 хаалгатай шкафны арыг таал онгоолгоо өстэй гинэ. Йой. Захилгааны мөнгөнд өгөх ёстой 15 төгрөгөөр гулялий гэж таал санаачлаа эцтэй. Тэгэж яривал Родина 52 радионы товчлуурыг таал алхаар зохиж ажилгүй болгосон шүү. Муу нууц ноётон гинэ. Энэ нөгөө талжуур сахилахгүй болгож чагаас ингээл хэлбэлдээд байдаг гэсэн юм бэ. Харин тийм бай. За, Монгол тулга. Өчигдөр борот орбит руу ангийн ой болох гээд явлаа. Машин дотор үдээ ачир сонсоод утасны дууг хаагаад эфемер сонсоод явж байлаа. Цагдаа тогсныг ч анзаарсангүй. Төгжрөл дунд явж байтал нэг цагдаа хаалга татаад ороод ирлээ. Цочих гэж. Юу вэ чи? Юу вэ? Дохиод байхад харахгүй юм. Би ямар дүрм зөрчсөн. Үдээ ачир сонсоод яваад байгаа юм уу? Ааха. Баруун гар тийш шахаад зогс. За зогслоо. Чи одоо болоо бичиг баримтаа. Маа өглөө. Асуудал угаасаа овсоо. Яагаад дохиод байхад зогсохгүй байгаа юм? Хар төгжрөл дунд болоо. Төгжрөл дунд чи ямар дүрм зөрчүүлэх гээд байгаа юм? Гэрлээ инээлээ. Бид хоёр мууч байснаа зэрэг инээлээ.
Бойл үнэ хэлээд цуг сонсохгүй хэрэлдэн байраа сонсож идэв. Үдээ ачир угаасаа гоё яслыг хүндэт цагдаа нараа нилээ юм болсон ч бицсэнгүй. Гэхдээ үдээ ачирын тусламжтай би ялсаа л гэнэ. Нөгөө нэг юу яасан гэсэн штэ. Өчигдөр бас манай нөгөө байнгын сонсогч Цэдэн таш штэ. Тэчнийг өдрөстөн та мэдхүүд нөгөө байнгын оролцогч штэ тий. Та мэдхүүдээ ингээ холбогдохоор бөөн болоод цагдаа магдад охиг бас анзаараагүй гинэ. Тэгээд нэгэ ямар ч байсан бөөн бараг ардаас нь хурц зогсоосон юм биш үү? Тэгсэн чи та одоо болоо тий. Бүр дугаар нь явдаг өдөр байсан гэж анзаа. Дугаар чинь явахгүй. Тэгээд дээрэс нь уцаар яриас нөгөө чи уцаар яриад дээрс холбогдохоор тий. Тэгээд дээрэс нь уцаар яриас та одоо болоо гэ. Тэгээд түрх юм торгуулсан гэжлээ шүү дээ. Би тэгтээ уцаар холбогдоод баян гэл дээр та яриад замын хөдөлгөөнд оролцож байгаа бол зогсоод яриараа гэж хэлдэг тий. Эсвэл живчээр ярьж байна. Тийм. Тий. Гэхдээ живчээр ярих юм би живчээ салгаа спикер дээр бити тавиа блютутээ салгаа гэдэг байгаа байхгүй. Зогсож байгаа ярьсан дээр шүү. За чин тур болдоотор гэдэг залуу тэр нэгэн жилийн тэр нэгэн намрын сайхны яан би бүдэг адгал сандаг дурсамжилта хоёр ахтайгаа замаар явж байгаад савта зүйл болоод айраг байна гэж хөөрөөд нуруулцсан өвсний дунд ороод тагнад нь тойруулж эхэллээ. Одоо л хамаг юм эхлэндээ гинэ. Хэсэг хугацааны дараа төрсөн ах маань гэрийнхээ наанаас уйлаад л гүгээд ээж аав сандраад л наанаас нь гүгээд очтол дүү минь өвчихлээ гэж уйлаад ээж аав яасан юм бэ гэж асуусан чинь замаас юм болоод уусаа л амыг нь үнэрсэн чи харих үнэрсэн байна. Хараад тавьшраад хаанагаа ингээл асуухт нь би хамаатныхаа ахад сугдуулц хоосон саваа барьц хангинтал дуулаад өвсний хашаанаас гарч ирсэн байгаа. Би арай жоохнороо төрүүлээд тасраад унжихгүй юу. Тэгээ гэртээ оруултал би баалаа л гэж. Бааж чадах юм уу гэж чаднаа л гэд гараад явж. Бааж амжаагүй өмдөө тайлаад тонгоогоо тасраад унсан байсан гэдэг. Одоо бид гурав арих уудгүй 30 гарсан залуучууд болсон. Тэр үед би 5 настай, төрсөн ах минь 7 настай. Нүгэ ах маань 8 настай л байсан баг. Олсон зүйл маань Монгол арх байсан юм байлээ гинэ. Яа, Монгол арх гэж маань өгчихлээ. Яа. Зүрхээр явчих юм байна ийм юм. Яа. За, 100 сар гэдэг сонсогч. Нэг манайх сайхан шинэ хүнээ хүлээж авсан. Ээж манайд ирчихсэн. Манай баг одоо бол дунд охинд өдөр шөнөгөө байцаагдан шүү дээ. Охин эмээ хүүхд төрөөд яагаад уйлдгийг? Эмээ нь эрүүл хүүхд төрөнгүүтээ уйлдаг байхгүй юу? Охин зарим хүүхд нь сохтуу төрд юм уу гэсэн гин. За хоёр дахь нь цагаан сарын заавал бичих пост. Тэр нэг жил цагаан сар болох гээд эд завгүй битүүний урд өдөр ээж манай хүүхдүүдийг хараад оройн харих гэж байлаа. Харихдаа миний охин мөрөө яаж гарах вүлээ л гэж. Та маргааш ирээ том охиноор Google-д харуулчих гэж хэлчихэд ээж гэртээ харьлаа. Манай том охин 9 настай Орос сургууль сурдаг. Монголоор ер нь таархан бичиж ойлгоно. Нэгдүгээр ангийн дүүтэйгээ цээж бичиг хийгээд дүүн баг муучирч унах шахаж билээ. За тэгээ шиний нэгэнд ээжинд очиод манай баг ингэж мөрөө гаргасан гээл мөрөө гаргаж үзүүлээд л хүмүүсийг инээлгэж байтлээч. Би мөрөө гаргаагүй гин шүү. Яасан ийсэн гээл асуудал. Имээдээ утаснасаа зүгчиг гаргадаг юм олоодог гэсэн чинь юу болж гисэн гэж луучин. Имээ гайхаад инээсэн чи хэв нэг мөнштэй имээ энэ хартаа та энэ зогсож байна. Та энэ зүгээ сайн л хараад агаад яваа даа гэж хэлээ. Маш итгэвтэй зааж өгсөн гинэ. Йоо, хөрх юм би яасан. За нараад 2024 оны 6 дугаар сарын 7-ны Баасан гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс үрчийтлээ Мишек сураатаагаар шууд түрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар хэд өдрөл таг өнөр арт хоцорлоо Дриклор хөлс дарагч за мөн Karen English сурагчдын зоны амралтанд зориулсан мэргэжлийн Филиппин багштай англи хэлний эрчимжүүлсэн сургалт хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа мөгийн. За баярлалаа. Өргөлөөр эрхэм сонсогчдаа цагбарын ихэнд явдаг радио мэдээг үлээвч сонссны дараа 4 зөвгөн шуугаа нэвтрүүлгийн хашигнын дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой.